Хүйтэн өдөр таны гэртээ сайхан байж хат дуудаад яггүй жавартай шүү тийм ээ. Яггүй. Бид сая замаас хадаа таныг зорж ирэхдээ одоо таны ажлыг яг нүдэрээ харлаа. За. Одоо хонхорхой өнөд бүгд ингээ шороогоор чигжээд тэр үл их тэгшин сайхан зам болсон байна. Би Хөвсгөл аймгийн Жаргал сумын 1-р оргийн харьяат Чадраа ухтай Цэрэнбат гэдэг хүн. Насаараа мал маллаж ерөөсөө л малаас өөр юм хөдөлмөр хийгээгүй. Манай баг хуу энэ Төв аймгийн Цэрэг ангид ажилдгийг. Тэгээд би чадaltaй дээр яг хаяанд 1 жил өвлөчий гэж бодож 11 сарын 20-доор зорж нүүж ирээд. Тэгээд одоо 4 сард хавар 27 орохтой зэрэг нутаг уцах санаатай. Ийм л байгаа. Энд хүчрээд онсон хийх ажил байхгүй юм чинь ингээд энэ замыг хараад энүүгээр ганц нэг явсан чинь ер нь хонхорхоо ихтэй амтэн хүн ер нь тэгээд сүлж тахирлдаж хэцүү яваад байгаа харагдах дээр нь ерөөсөө л энэ замыг бөглөдөг хэрэг. Энийг ер нь олон түмэнд 1-р буян болох юм. Би олон үр хөвгтэй хүн хүүхдийнх нь буян заяа дэлгэр чухалт явах бах гэж бодогдоод өөрөө ерөөсөө манай хөгшин дургуйтсан манай хөгд дургуйтсан би наадах чинь хөдөлмөр хийхэд би энэ сайн би ямар зүгээр сууж чадах биш. Тэгэл шороогоор дүүргэл элсээр дүүргэл тэгсээр агаад нэг гүйцээс тэгсэн хэд хоноод эргээд очсон чинь дахиад бах байдаг болтсон хонхорхоо игтсэн байж гин. Тэгэхээр н айныг ерөөсө шороогоор нь дүүргэж гад усын жилдээдэг гэл цас сайлж ус гаргаж гал бүлээ ус аваач шороороо хийж хөлдөөгөл тэгэл машин явуулахгүй яах нэг 20-30 минут тастай нэг юм тавьж нөгөө хөлдөөгөөрөө машин гаргахгүй санаатай байж гал тэгэл хөлтлөөр нь машин явахтаа зэрэг яг л цемент шиг болж байгаа юм. Би яг хөвдөө ерөөсөө 10 цагийн үед л гардгийг. 10 цагийн үед гараад тэгэл нэг 4 цаг 3 цаг 4 цагийн үед боодгийг. Тэгэл харьцдаг. Тэгээ зарим өдөр яг нэг ийм ажил гарах дээр нь тэгээд нэг завсралдаг. Тэгэл энэ дээрэл байнга. Дээшээ инээд өгсөгөөд дээшээ нэг пост байлаа. Тэрнийг хэтрэлтэл зассан бэ. Энэ 3 шуудаа авч явдгийг. 3 шуудаагаараа тэрэгэн дээрээ тавиал. Тэгэл 3 шуудаагаа нөгөө нүхнүүдийг дүүргэсэн дээрээ усаа асгаал. Тэгэл ус нь яг 5 цэвэр усны саваар 5 энэ одоо 20 ордог хаа энүүгээр 2 ийм 5 сав 7 савтай явдаг. Тэгэл энийгээ дуусгахтаа тэгэл гол руу ус руу явахтаа хөлчөөд хүүтээ услах тэр. Тэгэл нөгөө цасны ус сайлчихтаар бүлээхэн байдаг. Тэрний хүүтэнд хөлдөхгүй нөгөө бөглөө таглаа хүчрэгтэйгээ ичдэг. Тэгэл би өөрийнхөө юугаар усаа дуусгахтаа тэгэл гэртээ харж амардаг. Нөгөө хөлдөө шорооч нь бас олдохгүй хэцүү нэг олдсон мó юм. Тэгээд голын хайр болох төр нөгөө тэрэгэн дээр төрөө тавиад явах төр хүнд. Тэгээ хайрах чи бас шорооноос илүү өртдөг юм бэ. Дугааны иргэлт. Хамаагүй цацагддаг юм бэ. Шороо бол портгэл тэгсэгэл өнгөрөөд байгаа. Хайр болохтой зэрэг цацагдаад ийшээ цацагдаад явчихдаг. Тэгээ амархан хонхоогоод алга болчих. Хайрган дээр ус их дээр бас нөгөө барьцалтж хөлдөхгүй хий усанд доошоо шүүчээд хөлдөхгүй дан нэг тийм улаан шавардуу шорооч нь усаа уугаад яг барьцалж хөлдөй. Тэгээд энэ ургамалтай нөгөө үндэстэй газрын хөрс хийгээд гिचчихтэй ерөөсөө яг газар шиг болчих. Тэр нь олдож өгөхгүй. Нөгөө хөлдөө цаг болоод тэр. Энэ хавийн айлууд таны ажлыг ер нь анзаараад ирж тусалж байгаа хүмүүс байна уу? Гой нэг тусалсан бол байхгүй. Гэхдээ олон түмэн бол баярлалаа гэдэг үгийг хүн болгоноос сонсож байна. Тий. Урмын үг би их хүлээж авчихаа. Цов 5 20 30 40 50 төгрөг бол байнга өгч байгаа. Оо ямар тий. Тэгээ ер нь надад энэ ард түмэн сая төгрөг бол өгчих шиг боллоо.
Хөө. За. Бүр бөөгнүүлж байгаа 630 мянган төгрөгийг өгсөн надад. Тэгээ шинэ жилийн урдхан талд. Хөө. Тий. Би эднэртэй бол эднэрхээ хайр хүндэллийг бол их авчихаа. Намайг манаачаар авахгүйсэн хүн их олон. Би тэгэхээр зэрэг ах нь 11 сард ирээд 4 сард босох юм чинь хоёрын хооронд болохоо хэрэггүй ах гэж. Тэгэхээр зарим нь болохоор 4 сардаа босоод явж 11 сардаа хүрээд тэгээд манаас ч хийгээд байгаа. Тэгэхээр би бас баярлаад байгаа. Тий. Тэгээд айлын төгслийг хариуцаад авсан чинь өдөр хоногоор хаяа амтан байна бас гадшаад очиж гарах ийшнийшээ явах ажил гарна шүү дээ. Тэр үнд нь би бас хүний юмыг хариуцж авчаад хайч гэрээс гарч болохгүй юм шиг байна гэж бодогдол. Тэгээд жаахан зөвшөөрөхгүй л байгаад байгаа. Тий. За сайн байна. Сайн байна. Дөөнийг 50 хавчиж өгсөн. За баярлалаа. Энэ ямар очтой мөнгө өгч юу? Гэхдээ энэ ах чинь чаас энэ замын дагуу энэ цоороо их бүгэлж явдیں۔ 107 барааны ус ихц үед нүх их үүс чинь. Тэгээ энийн зовдон гэстэй үнэхээр ойлгосон юм шиг өвөө намраас ихлээс шороо дүүргэлт хийгээд яваад байсан. Асар их баярлсан өвөөд. Тэгээд би пестер энэ замын нөхөөс бүгэлж байгаа өвөөд чин сэтгэлээр тусламж үзүүлцгаая. Энэ замын нөхөөсийг сайхан бүгэлж байгаа өвөө талархъя гэд ингээ пестместер тавьжсэн энэ Буган аймынхаа групптэр. Тийм тэгсэн манай Буган аймын орсон суугчид бас тодорхой хэмжээний бас хөөрхөн мөнгө сөнгө гардуулж өгсөн. Тийм. Тэгээд өчигдөр бид өвөө танд нэг тамиг төхөөдөт гэсэн чи орой битээр ирсэн зам таарсангүй. Тэгээ сая таарад өвөөтэйгээ. Тэгэл олон төмний юмыг залбирч хүртэл тэгэл байж гэн одоо нэг 3 өдөр ажиллахад миний замын ажил ер нь цэгсэрч байна. Тэгээ нэг цас ус жахан арилаад жахан дулаарч бүлэрэхтэр зэрэг энэ авийн энэ хашаа хорооны гадуур энэ ууттай хог энэ тэндгэл харагдах. Энийг нэг онгорхой газар илсэн дээр авч шатааж жаахан байгаль орчноо цэвэрлэе гэж бодож байгаа. 2 дахь ажил. Тэгэл хавар 4 сар гаргаж гал нутаг бас санаатай л байна. Бид хоёр одоо энд 40 гаруй жил болж байна. Би чигээ одоо энэ хүүхдүүдэд хажуугаа хүн зас гисэн биш засчаа яадгийн бэ гэсэн. Тэгсэн чинь энэ онгорхойг энэ бүгд нь би зүгээр идвэн зугаатай юм гэдэл тэгсэн. Тэгээд би нэг ус юу хайлж өгдгийн. Сайн бүгэлжээ гэд манай хүүхд тэгээд орж ирээд идэв шүү дээ.